Зя сайн байна уу? За цөөхөн хэдэн хүмүүс үлдсэн байна. Цөөхөн хэдэн хүмүүс үлдсэн гэдэг нь та бүхэн энэ уулзалтанд орж энэ үйл ажиллагаанд орж ирсэн хүмүүсээс хамгийн төсвөр төвчээртэй байж чадсан байна. Тэгээ би биндээ баяр хүргээд алга ташцгаая. Ойр тийм том тайзан дээр гарч ирээгүй. Сонин байна. Гэхдээ надад нэг тийм сонин танил мэдрэмж төрж байна. Энэ саналыг энэ одоо уулзалтанд энэ илтгэлийг тавиач гэдэг саналыг 2 хоногийн өмнө би хүлээж авсан. 2 хоногийн өмнө. Тэгээ би ямар мэдрэмжтэй байх хэвтэй вүлээ? Сандарсан мэдрэмжтэй байх хэвтэй тий уг нь. Гэхдээ үнэндээ бол сандардгүй. Орж ирдэггүй, сандрал орж ирдэггүй. Тэгээ яагаад тэгэхээр түрүү хэлсэн танил мэдрэмж төрөөд ийн гэсэн шүү дээ. Юуны танил мэдрэмж төрөөд ийн вэ гэхээр усан сэлэлтийн гарааны тавцан дээр байгаа юм шиг тийм мэдрэмж надад төрөөд байна. Гэтэл би явуулан сандрах хэвээр тий. Намайг оюун эрдэнэ гэдэг. За би болохоор усан сэлэлтээр Макс клубын тамирчин. За дээрэс нь би 3 төрөлт буюу усан сэлээд, дугуйнаад, гүйдэг, триатлон гэ 3 төрөлтийн бас тамирчин байгаа. За тэгээд юугаараа гарч ирсэн бэ гэдэг тий. Юугаараа гарч ирсэн бэ гэхээр сэтгэл зүйн хувьд хамгийн тайван байж чаддаг, тэмцээний үеэр тайван байж чаддаг тамирчин гэдгээр алдартай. За одоо энэ миний хамгийн дуртай зураг. Яаж байгаа вэ гэхээр энэ тэмцээний өмнө би хамгийн чухал гарааныхаа өмнө байж байгаа. Хэвтчдгийг, нойр хүрээд байдаг. Тэгээд толгойд яах вэ? Юу ч бодогддгоо. Уг нь ийм тэмцээн гих мэтчлэн зүй ёсоор сандрах ёстой ийм нөхцөлд хүний тархинд racing thought буюу тархинд юу бодогдох ёстой вэ? Маш олон сөрөг бодлууд араараас давтагдаад бодогдоод ах ёстой тий. Жишээ нь усан сэлгэгч хүнд ямар бодол төрдөг вэ гэхээр за шил унчих вэ гэж бодогддог. За энэ бол олимпийн тамирчин шил нь унтсан. За дараагийнх нь болохоор төрүүлээд үсрээд нойллуулчих вэ гэж бодогддог. За дараагийнх нь замаа дуусгаж чадахгүй амьсгаа давхцаад юм ус залгаа зогсчих вэ гэж бодогддог. За эсвэл энэ эргэлтийг буруу хийчихээр нойллуулцдаг байхгүй юу? Хайр хөдөлмөр болно. Эргэлт буруу хийчих вэ гэж бодогддог. За ингээд сөрөг бодлууд яах вэ? Биднийг идээд бүр ингээ хөврөөд бодогдоод ах ёстой л доо. За тэгвэл энийг хамгийн одоо эвтэхнэр харуулсан нэг бичлэгийг үзцгээе. I can fix it. Not good enough. Come on, Riley. Get it together. Come on, Riley. Get it together. I'm not good enough. You have to score, Riley. I'm sorry. Одоо сонсорой. I was just trying to protect her. But you're right. We don't get to choose who Riley is. Одоо биеийн хилэмжээ сайн хараарай. За Pixar студийнхэн энэ киног хийхдээ хүн болгоны амьдралд тулгарч идэг тодорхой хэсэгт ийм мэдрэмжийг бид нар авсан байдаг. Мэдсэн мэдээгүй, анзаарсан анзаараагүй гэж магадгүй бид нар иймэрхүү мэдрэмжтэй тулдаг бахнэ. Тэгэхээр энэ бол яг хэвийн натурал хүн болгонд төрж идэг л мэдрэмж. Сандрах, айх, эмээх, ичих зөв тий? За тэгэх юм бол гэхдээ энэ сандарч айж байгаа мэдрэмж маань айгүй игцэгтэй үеүүдэд төрөөд идэггүй. Хамгийн игцэгтэй үе. Жишээ нь Есүс шалгалт өгөх гэж байгаа юм байна уу? За одоохон миний төсөөснөр Есүс шалгалт өгөх гэж байгаа хүмүүс байгаа гэж бодсон. За Есүс шалгалт биш юм а гэхээр шалгалтууд байдаг. За одоо та нарын хувьд те шалгалтууд байгаа. За залуу хүмүүсийн хувьд болзоо байгаа.
За ажиллаа хийж байгаа, ажилд орох гээд явж байгаа залуу хүмүүсийн хувьд бас ажлын ярилцлага байгаа. Гэх мэтчлэн хамгийн эцэгтэй үед саяны тасралтгүй бодол бодогдоод байгаа энэ мэдрэмж яг уу төрөөд идэг бахнэ. За тэгвэл надад тамирчин одоо байгаагийнхаа хувьд хуваалцах чадах хоёр арга байна. Энтэй яаж нүүр тулаад яаж давж гарах уу гэдэг. За нэг нь ид шидтэй. Ид шидтэй арга. Нөгөөх нь ид шидгүй арга. За ид шидтэй аргаас эхлэе. За бүгдээрээ босчээ. Түрүүнээс хойш суулаа. Бүгдээрээ босоод ирье. За нэг хамтрагч олоорой. Яг хажуудаа байгаа ч юм уу, яг хажуудаа байгаа нэг хамтрагчаа олчихъя. Хамтрагч олсон уу? За хамтрагчаа олсон байна. Good. За одоо бүгдээрээ намайг дүүрэн шүү. За намайг дүүрэн шүү. Яах вэ гэхээр бүгдээрээ чихний омог мөрний үзүр хоёрынхоо одоо өнцөг хоёрынхоо зайг ойртуулад мөрөө авчижээ. За мөрөө авчиж би рүү хараарай. Ямар хөө байна да? За 5 секундээр 1 2 3 4 5. За 1 2-ын 3 ихэд хүчтэй буулгаж 1 2-ын 3 и. За одоо нөгөө үнэ дахиад хараарай. За. Хамаагүй дээр энэ те. Буцаад судалт нь өрөө. За их чинь биотехнологич гэдэг мэрэгчлээ. Биотехнологич гэдэг мэрэгжил эзэмших зах зуур биднэрт эволюцийн биологи гэдэг хичээл ордог гэсэн. Миний хамгийн дуртай хичээл миний хайртай профессор Болдгив гэдэг багш маань эволюцийн биологиг ордог. За эволюцийн биологи дээр юу үзүүлдэг вэ гэхээр хүн ингээд эволюцийн турш хөгжиж явхдаа өвгийн шинжээ хадгалсан байдаг. Жишээ нь нохой хүн хоёр хизээ нэгэн цагт нэг зүйл байж байгаад ингээд салсан байгаа шүү дээ. За тэгвэл хэдүүлээ энэ зурган дээрх нохойг харцгаая. За энэ нохойг харцгаая. Түрүүний шиг мөр чих хоёр нь яг уу хоорондоо ойрхон байгааз хулмайцсан мөр чих хоёр нь хоорондоо ойрхон юм нохой. Энэ үед ямархуу энэ нохойг одоо өөртөө ихтэй нохой гэж хэлж чадхаар байна уу? Хизээ бол хизээ ингээ бие хураагаад байна шүү дээ, тэ? Яст мэлхий өөрийгөө яаж хураадаг вүлээ? Тэрэн шиг ингээ бие хураагаад байна гэсэн үг. Хүний хамгийн амьтны ер нь хамгийн эмзэг зай энэс энэний хооронд байдаг бахна. Энийгээ гэмтээчүүл яг уу. Энд юуны судсаа гойлээ? Энд гэмтвэл үхэн яг зөв. Тийм учраас өөрийгөө хураагаад жижиглээд байдаг бахна шүү дээ хүн айсан үедээ. За тэгвэл дараагийн нохойг харъя. Энэ нохой харагдаж байна уу? За энэ нохойг өөртөө ихтэй нохой гэж хэлж болохоор байна уу? Болохоор байна. Тэгэхээр хүн бие хилэмжээрээ яг уу сэтгэл санаа нь илэрхийлэгдэж идэг баг. Тэгвэл цаанаасаа ингэж шүү дээ. Цаанаасаа ингэж эвгүй юм болох гээд ирэхлээр хүн айж байгаа орчин тойроо ойлгохдохгүй байх хэцүү шүү дээ. Цаанаасаа ингэж шүү дээ. Гэтэл түрүүний Райлигийн толгойд явж исэн шиг бодол яах вэ? Тасралтгүй эргэлдээ тэрийгэ зохицуулж чадсан уу Райли? Somehow ямар нэг байдлаар зохицуулсан шүү дээ. Гэхдээ толгойн доторх нь зохицоогүй. Юу зохицуулсан бэ гэхээр биеийн зохицсон гэсэн үг. За их чинь дахиад мэрэгчлээ дурдах хэрэгтэй биотехнологич манайд бас биофизик гэдэг хичээл ордог гэсэн. Биофизик гэдэг хичээл дээр юу заадаг вэ гэхээр хүний тарих бүгдийг нь бодож жоод бүгднгийн тарих ухамсартайгаар шийддэг байсан бол хэдүүлээ энэ дэлхий дээр амьдрах нөхцөл байхгүй. За энэ гэрэл рүү ингээ харахаар гэрэл хурц байгаа учраас нүдэ ани гэж би шийдэхгүй шүү дээ. Миний булчингууд яах вэ? Шууд л өөрөө анигдана. За салхи хүчтэй ингээ үлээж хахад би салхи хүчтэй үлээж байгаа учраас нөгөө тийшээ харъя да гэж ирэхгүй. Ирэхгүй шүү дээ, тэ. Тэгэхээр энэ үйлдэлүүд маань заавалчгүй энэгээр ухамсарлагдаж үлдэгдэлгүй булчингууд шийдээд идэм байна л та. Тэгвэл булчин тархийг удирддаг. Гэхдээ дахиад буцаагаад тарих булчин удирдах болдог. Ийм учраас ичдтэй арга юу вэ гэхээр сандраа тархин доторх бодол чинь бүр болохоо байгаад ирвэл түрүүний мөнх сайхан илтгэгч ярьсан шиг амьсгалахаас гадна мөр чих хоёрынхоо хоорондын зайг хамгийн хол байхаар засаад тохируулчихна гэсэн үг. Ингээ буцаагаад булчна нь тархийг яах вэ? Зохицуулж удирдах эхэлдэг бахнэ. За ингээд ямар арга руу орох вэ? Ямар ч ид шидгүй арга руу орцгоё. Дахиад нэг охины бичлэг үзнэ. Юу ч гэсэн өнөөдрийн хойш төвлөлт явж байна. Булчингууд жоохон ядарсан гэх юм.
спорт мод хийхээр амар цаг явахгүй л байл та. Гэтэ одоо за энэ болохоор миний жилдээ нэг удаа хийдэг. Наадмын үеэр би гэрийнхэнтэйгээ хамт байдаггүй. Наадмын үеэр би хөдөө очиж одоо кампт байрлаад бэлтгэлээ хийдэг. Тэр бол миний одоо өөрийнхөө бэлтгэлийг тулгаж хийж байгаа тийм үе байдаг. Тэр энд харсанчлан өдөрт 2 бэлтгэлтэй дундуур нь кросстэй ийм хатуу бэлтгэлийн үе байдаг. Тэгээ юу ч ихсэн явж л байхаас гэдэг ийм уриатаагаар энэ бэлтгэлийг хийдэг байгаа. За дахиад нэг бичлэг үзүүлье. Энэ манай хуурай газрын бэлтгэл усны биш. За эдгээр хүмүүс бол бүгдээрээ манай багийнхан буюу одоо ихийнх нь танаа аав ээж нар шиг настай 40 гарсан хүмүүс ийм бэлтгэлийг ингээд бүгдээрээ хамт хийж идэг. За тэгээ яагаад ингэж бэлтгэл хийгээд ямар зорилготой яваад идэм бэ гэхээр нэг зорилго байна. Тэрийг сүүлд хэлнэ. За тэгээд хэлэхэд бол би бэлтгэлээ сайн хийдэг. Маш сайн хийдэг. Тэгээд бэлтгэлээ сайн хийхин тулд энэ миний өдрийн ингээ хуваар та бүхэн харж байгаачлан оюутнс dailies гэж үлгэж байгаа. Энэ болохоор түрүү жилийн 8 сараас 11 сар хүртэл манай бэлтгэлийн хуваар ингэж гарсан. За ингээд бүдэг цэнхэр өнгөтэй харагдаж байгаа хэсгүүд байгааз. Энэ нь болохоор миний одоо тэр нэг нүд нь 30 минут гэсэн үг. Энэ нь болохоор миний одоо бүдэг цэнхрүүд нь бэлтгэлтэй үеийн хэсэг. Бэлтгэлгүй өдөр гэж байна уу? Байхгүй байгааз. За энэ улаан нь бол манай оюутнууд байгаа. Улаан нь бол MIT дээр ажиллах цагууд байгаа. За. Өглөө 6-аас бэлтгэл эхэлж байгаа. Хэрвээ та бүхэнд харагдахгүй байвал өглөө 6-аас бэлтгэл эхлээд за тэгээд 7:30 хүртэл бэлтгэлээ хийж дуусчаад 7:30-аас налахын автобусанд таксинд сууж офицер ороод офицероос налахын автобусанд суугаад ирээд тэгээ ажиллаа хийж байгаа буцаад 4:30 гэж сургуулийнхаа автобусанд суугаад за тэгээд 6 цагаас dryland гэдэг нь хуурай газрын бэлтгэл гэсэн үг. Биднэрт энгийн бэлтгэл хуурай газрын бэлтгэл гэдэг нэртэй байдаг. За хуурай газрын бэлтгэл хийж штангнуудаа өргөж угаад тэгээ хараад 22 цаг 30 минут гэхэд би ингээд унтах ёстой. Уул нь би чинь залуу шүү дээ. Шоудмаар байна шүү дээ. Ингээд нөгөө явмаар байна, найз нөхдөдөө уулзмаар байна. Тэгэхдээ би заавалчгүй унтах ёстой. Энэ сургуульд намайг ажилд орж явахд хүмүүс цагаар хооллоод ингээ гайхажсэн гэсэн. Тэгэхээр тэр ногоонууд нь болохоор миний хоолтой холбоотой хэсгүүд. Би заавалчгүй идэх л ёстой. Орохгүй байсан ч идэл таарж байгаа нэг юм хэсэг. Яа тэгэхээр миний булчингуудад шимт хижээл бас хэрэгтэй байдаг. За юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хүсээгүй юм а хийдэг. Түрүүн бичлэгэн дээр харагдсанчлан юу ч ихсэн явж л байхаас гэдэг үг байгаа шүү дээ. Just keep swimming гэж бас үг байдаг. Юу ч ихсэн хийдэг. Заавалчгүй л хийдэг. За тэгээд дээрэс нь бас нэг юм хэлэхэд TEDx-ийн тайз тэгээд усны бэлтгэл хоёр ямар холбоотой юм гэж асууж иж магадгүй тий. Нэг нь болохоор хүүтэн устай бэлтгэл, нөгөөх нь болохоор ингээд халуунд яг үндэ хөлс ингээд гажих гадах шиг байна. Нилээ халуун байна. Та яа халууцж гинүү? Аашгүй дээ. Тэр охин бол халууцж байгаа шиг тий. За нэг нь болохоор шүглийн дуугаар үсэрч гарч байгаа бол нэг нь яаж намайг зарлаад гарч ирж дээ тий. Энд ингээд гэрэл мэрэлтэй шал өөр юм. Тэг юу нь адилхан байгаа гэж асууж иж магадгүй. Би бас бэлтгэл хийсэн. Энэ TEDx зориулж би 2 хоногийн өмнө хийсэн ч гэсэн яаж энд ингээ айхгүй гарч иж зогсоод байгаа вэ гэхээр тэр доор харагдаж байгаа бор байгааз. Тэр доор харагдаж байгаа бор цагуудыг би 10 жилийн турш яг энэ цаг зарцуулсан. Тэр нь юу вэ гэхээр Toastmaster гэдэг олон улсын илтгэлийн байгууллага сургалтын төв гэж хэлж болно. Энэ би 7 хоног болгон л явдаг. 7 хоног болгон хүмүүсийн өмнө гарч ирээд юм ярьдаг. Тэгэхээр энэ надад 10 жилийн бэлтгэлийн үр дүн гэсэн. Тэгэхээр анх хэлжсэнчлэн одоо ич идэггүй арга гэхээсээ илүү энэ бол чихнээс ич идэгтэй арга. Яа тэгэхээр би өөртөө итгэлтэй тийм хүн бас биш. Тийм одоо энэ өндөр харагдаж байгаа ч гэсэн энэ биеийг усан сэлжээж л бий болгосон. Анхнаасаа тийм ундаг одоо биетэй авьяастай байсан гэсэн үг биш байхгүй юу? Тэгэхээр би юунд найдах юм? Өөртөө тэгээд хөдөлмөртөө буюу одоо нөгөө бэлтгэлтэй л найдаж байгаа гэсэн үг бэлтгэлтэй.
Тэгэхгүй би энэ өмнө нь ингэж гарч ирж ярьдаг хүмүүсийн өмнө гарч ирээд онгоо олоод янз бүр болно шүү дээ. Илтгэл тавьж байгаа юм чинь. Тэгээ ингээгүй байсан бол өнөөдөр 2 хоногийн өмнө тавьсан саналыг аваад хурж ирэх зориг надад төрөхгүй байх нь. За дахиад нөгөө зургаа харуулна. За энэ хөвтөж байгаа охины толгойд, энэ хүний толгойд юм бодогдохгүй байгаа нь юуны үр дүн бэ гэхээр өглөө болгон 6 цагт хүссэн үсээгүй нөгөө ус руу орох тийм гоё биш байхгүй юу? Өглөө хүдэн ус руу ингээл үсэрж ороод би нөгөө сүнсэн ч орж ирээгүй байхад чи ингээл бэлтгэл ийн гэдэг чинь тийм амар бас биш. Тэгээ хэдэн 100 өдөр өглөө ус руу орсны маань хүчинд би энэ толгой одоо гар хөл саалгахгүй гиз гүйлэхгүй зогсож байгаа. Зарим тамирч чинь бүр гизэн гүйлгээд ингээд гүйлэгдэн штэ. Тихгүй байгаа юм. За тэгэхээр хөдөлмөр гэх юм уу? Тийм ч мундаг хөдөлмөрч ихэнч хайшаа юм. Зүгээр бэлтгэлэл хийгээд исэн. Бэлдээдлээсэн. Яа тэгэхээр надаа өөр одоо найдвар байдаггүй. Гэхдээ бэлтгэл хийснийхээ хэрээр үр дүн нь яг тэргээр л гардаг. Жишээ нь энд хөвтөж байгаа хүн яагаад хийж байгаа вэ гэхээр өөрөөсөө юм хүлээхгүй байгаа байхгүй юу? Би бэлтгэл дээр айгүй олон удаа энэ тоог биелүүлэхийн тулд одоо уралддаг. Яг тэр нөхцөл байдалд ингээд зогсож байгаад яг л тэмцээнд орж байгаа юм шиг уралдаад гарч ирдэг. Яг л тэмцээнд орж байгаа юм шиг зөндөө болов. Хийгээл. Заримдаа муу, заримдаа сайн, заримдаа урамгүй, заримдаа ядарсан. Тэгээ эмэгтэй хүмүүс зарим үед бүр хөдөлмөрчгүй үйж бас байдаг тий. Гэхдээ энэ болохоор миний зорилго юм. 34 секунд гэдэг нь би 50 метрийн зайг 34 секундын дотор туулаад мэлхий гэдэг сэлэл дээр туулж ирэх ийм үндсэн зорилготой. За эндээ хүрэхийн тулд би яваад байгаа. Энэ л нүдэнд харагдаад би бүр налах одоо сургуулийн автобусанд суугаад явдаг хүмүүс маань мэдж байгаа бах. Яадаг вэ гэхээр хамгийн урд суучаад би чихвчээс зүгээд тэгээ хамгийн дуртай дуугаа яг 34 секунд болоход зогсоож бүр сурсан. Тэгээ энэ зур хэдэн амьсгаа татах юм? Хэдэн удаа одоо гараа хөлөө хөдлөх юм? Яаж хүрээд яаж эргээд гэд бүгдийг ингээд дотроо зураглаад сэтгэл зүгөөч бас бэлдээд байдаг гэсэн үг л дээ. За ингээ 34 гэдэг тоо миний зорилго юм байж. Тэгвэл та нарын зорилго юу вэ? Одоо зарим нь 10 дугаар анги байгаа. 10 дугаар ангийнхан байна уу? 10 дугаар ангийнхан мундаг. 11. За 11. Манай сургуулийн хүүхдүүд бас байгаа тий. За та бүхний зорилго удахгүй шалгалт болно. Магадгүй Яшийн 800, Матин 800 гэдэг зорилго байж магадгүй. Юу ч байгааг их чинь мэдэхгүй байна. Юу нийтлэгтэй ийм зорилготой байдаг тий. За эсвэл манай оюутнуудын даадын нэтгэлэг. Даадын нэтгэлэг бол зүгээр юу вэ те? Алтчтэй. Гэх мэтчлээ ингээ ямар ч зориг байсан гэсэн ингээ ид шидээр хүрэх зам бараг л байхгүй. Мөрөө буулгаад ч нэмэргүй. Яах вэ гэхээр бэлтгэл хэрэгтэй юм билээ. Бэлдээд л ах хэрэгтэй. Тэгээ ямар ч тийм ид шид хэлж өгөхгүй байгаа дуучлаарай. Яг үнэндээ. Хэрвээ та үнэхээр авьяастай болвол магадгүй богино хугацаанд тэрийг ингээд юмд хүрч чадах байх. Гэтэ яг үнэндээ болохоор одоо ихчийнхэн тамирчин байсан туршлаган дээрээс үндэслээд хэлэхэд тийм богинохон зам, шорткат, хурдан хүрчдэг юм аз гэж байдаггүй. Харин жинхэнэ ид шид нь бэлтгэл байд юм билээ. За тэгээд энэ бол миний бэлтгэлийн үр дүнд би жил болгоо одоо миний амьдралын зорилго юу вэ гэхээр жилд нэг удаа гадаад тэмцээнд очоод тэр тэмцээнд амжилттай уралдаад тэр газаад орноо үзээд тэгээ буцаж ирээд тэр сайхан урам зоригороо оюутнуудтай үйлчлээд явах юм амьдралын хөвшил зорилготой. Тэгээд 2 жилийн өмнөөс эхлээд гадаад тэмцээнд явж эхэлсэн. Энэ талд нь болохоор миний Солонгосын Аз намхан далайн мастерсын тэмцээнд 2 хүрэл 2 мөнгөн медаль авсан зурагнууд маань байна. За энэ талд болохоор Австралийн Pan Pacific Masters Games бас оролцоод 1 алт 1 хүрэл медаль авсан зураг. Тэгээ энэ бол гайхамшиг ерөөсөө надад санагддаггүй. Надад тэр төлөвлөгөө мал харагддаг. Тэр төлөвлөгөөн дээр нэг гайхаад ах юм байсан уу? Нэг сүртэй гайхаад ах юм байхгүй байгааз. Үгүй гайхамшиг байхгүй тэнд ид шид юм уу нууц байхгүй. За тэгтээ ингийн. Тэгтээ хамаг юм тулаад ирлээ. Ингээд тэмцээнд орохын өмнө ч бас сандармаар штэ. Тэгээ та бүхэн сандарж ш магадгүй. Тэгэхээр дахиад буцаа босъё. Буцаж босоод хамтрагч нараа олцсон штэ. Хамтрагч нараа олцсон. Энэ болохоор юуны гимнастикийн тамирчдын бие биедээ хийж өгдөг зүйл ахгүй юу? За таньдаг хүн байвал уулын зүгээр. Яах вэ гэхээр хамтрагчийнхаа мөрнөөс нь артлаас нь мөрнөөс нь ингэ барьчих.
ингээд хажуу талаас нь дарч. Манай нэг хүүхэд нь шүүрээд ирдэ. За, нэгчэндээ баярлалаа. За, ингээд хажуу талаас нь барих нь штэ. За, манай хоёр хосоо олоорой. За, болохгүй бол өөрийгөө ч барьцсан болно. За, мөрийн дээшээ өргөе. За, мөрийн дээшээ өргөөд буулгахт хэдүүлээ мөнгө сайхан харахын дасгалыг бас хийн. Хам хүчээр амьсгаа гаргаж шүү. 1 2 3 и. За, буцаад хариуд нь нөгөө хүндээ хийж өгөөрэй. Ингэчээ надаа. За 1 2 3. За тайвширсан уу? За тайвширсан хүмүүс алгаад ашиг. За ингээд анхаарал хандуулсанд маш их баярлалаа.